Hi guys, Мөнгөө байна. Өнөөдөр би 1963 онд нээлттэй хийсэн Монгол улсын ардын жүжигчин, найруулагч Чимэд Осоргойн бүтээл болох Нүгэл буян гэдэг киноны талаар ярихаар шийдлээ. Кино маань хийдэд залбирч буй бүсгүйн дүрсээр эхэлдэг. Энэ бол манай киноны гол дүр болох Мядагмаа. Тэрээр ээжтэйгээ хоёулахна амьдардаг. Гандан ороод ирэхэд нь ихэд ууртай хүлээх ээжийг нь насан жаргал гэдэгч хүрээний хүмүүс цөм түүнийг тоохвар гэж дууддаг. Хорвоо дээр шудраг ариун юм юу ч байхгүй. Бүгд л нүгэлтэй гэж боддог хүн. Охиндоо тамхи авчрахыг загтал охин нь бөгжөө зарах талаар бодоод ээждээ загнуулаад амждаг. Яг энэ үед хийдэд 3 залуу гэлэн болон сууж байна. Багш нь нүгэл уйлдэж болохгүй хүүхэн шухнаас хол байх талаар сургаал ялдэж байгаа ч өөрөө өргөл барьц нэрийн дор ядуу ардаас баахан хөрөнгө цуглуулчихсан болдоггүй лам. Энэ ламын нэрийг Ловон багш гэдэг. Гэнэтхэн манай тоохварын биеийн өвдөд Ловон багшийг дуудуулна. Тэгтэл байхгүй байж тараад Мядагмаа маань шав залууг нь аваад ирдэг. Энэ лам залууг найдан гэдэг. Уулзах хүн биш байхад хин л дуртай яах вэ? Хөөгөөд л гаргана. Бүсгүй харин өөрийн зовлонг ламж ярихад лам залуу жаргал зовлон ээлжилэх нь хорвоогийн жам химэн тайвшруулдаг. Энэ өдрөөс хойш манай хоёр бие биендээ хамтдаа олоод амжина. Тоохвар хураасан чамгүй хөрөнгөтэй. Тэгсэн хэрнээл охиноо мөнгө олж иргэж өдрө болгон уурлана. Охиноо зах явсан хойгуур нь охинтой нь уулзъя гэсэн хүнд бараг зарчихна гэд боддоо. Хүн урвж болохч эд хөрөнгө чамаас хизээч урвахгүй гэж боддог хүн. Харин манай лам залуу сахил санваараа мартан бүсгүйг нууцаар харж гэрийнх нь гадаа эргэлцээр л байна. Маргааш оройн найдан бүсгүй сэтгэлэн элчиж чадахгүй гэрийнх нь гадаанд бодлон зогсож байтал өрөөнөөс чимээ гарч цонх руу яаран очвол нэгэн хөвшин өвгөн бүсгүйг торог дурднаар найрах гэж оролдож байна. Торог дурдан байлаа гэд хүний сэтгэлийг худалдаж авч болох биш. Мядагмаа маань ууртай наргагүй хөвшин өвгнийг гэрээсээ хөөгөөд явуулдаг. Дахиж битгий ирээрээ чи гэд хаалгаа тас хийтэл нь хаахан тэр. Харин найдан маань нууцаар чимээгүйхэн хараад л. Харин хөгшин өвгөн ганц торгоны үнэгүй болохыг чинь харнаа гайгүй гэд ууртай наргагүй бүр занаад явна гэд боддоо. Тэгтэл удалгүй дахиад л шагдар гихнийг худалдаачин өвгөн ирж охиныг чинь 2 дахь эхнэрээ олгоо энтергээд тоохвард бүр мөнгөн юмбүү өгнө. Манай тоохвар мөнгнөөс хизээч буцдаггүй хань юмбүүгээ аваад л бөөн баяр болно шүү дээ. Харин нөгөө мөн хөгшин өвгөн чинь оройн ирчгээд нөгөө бүсгүйг үнсэж өнгөх гээд бүр дайрчин шүү. Манай найдан азар гадаа нь байж таарад бүсгүйг хамгаалахаар ордог. Ингээд муу шар сэмжилсэн хөгшин өвгнийг манай найдан маань хөөгөөд явуулдаг. Энэ өдрөөс хойш манай хоёр маань бие биендээ сэтгэлэн уудалж илүү их татностог. Ингээд явж байгааг нь харсан лам нар Ловон багшид хов цөөгөөд амжина. Харин манай Мядагмаа маань үүнийг ч мэдлгүйгээр цонхныхоо цоорхойг бөглсөн шигээ дуу аялан сооно. Хэдэн өдрийн дараа манай тоохоор салхилж яваад нутгийн хаан найзтай таарлдаж өөрийн хамгийн жаргалтай үе болох залуу насаа дурсдаг. Харин Ловон багш тоохварыг бүх үннийг нь бусдад илчилж байна хэмээн хардаар зүудлээд тоохвартай уулзахаар шийддэг. Яг энэ үед найдан маань Мядагмаатай уулзаж бурхан номын төлөө өөрийн амьдралаа зориулахар болсноо хэлж дахиж уулзаж чадахгүй болсноо ойлгуулдаг. Ингээд түүнийг гэрт нь оруулж өгөөд буцах гэтэл Ловон багш ирсэн байх бөгөөд тоохвартай ярилцаж байхыг нь тэд гаднаас нь сонсдог. Тэгтэл Мядагмаагийн төрсөн эцэг нь Ловон багш байх бөгөөд энэ нууцыг хэндэж хэлж болохгүй хэлэх юм бол өөрийнх нь ариун цагаан нэр төрн сэвтэн хэмээн айдаг. Тоохвар ямар ч гим нүгэлгүй хүн өөрийн хүүхдийг хайдаг гэж юу? Чамаас болж намайг хинч тоохоо болж миний гэр энэ хотын бүх бузар булаачуудын үүр уурхай болсон. Би өнгөрсөн хүн. Миний биеч дээртгэ боллоо. Чи одоо охиноо харж хандах хэрэгтэй байна гэхэд Ловон багш өөрийн нэр төрийг бодон охиныг эцээ хүртэл хүлээж авахыг хүсдэггүй. Гадаа нь найдан Мядагмаа хоёр бүх үннийг олж мэдсэн байх ба өөрийнх нь итгэж найдаж байсан багш нь ийм бузар булаа хэрэг хийсэн гэдгийг сонсоод найдан гэлэн болох итгэлээ алдсан байдаг. Ловон багш үннээ задлахгүй тулд найданд хор өгөхөөр бэлдсэн ч тэр байсангүй.
Харин мэдэгмаа амьдралаа шинээр эхлүүлэхийн тулд энэ газраас явах шийдвэр гаргаснаа ээждээ хэлэхэд ээж нь бүхнийг ойлгож охиндоо ад жаргал хүсээд өөрийн ээмгээ ингэрт нь хийгээд охиноо сүүлийн удаа гаргаж өгдөг. Тоохоор охинтойгоо дахиж уулзаж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч өөршгөн амьдрал битгий тулаасаа гэсэндээ охиноо нутаг руу нь явуулдаг. Гаднаа чанга хатуу мэт боловч дотроо үрээл гисэн их хүний хайр яг энэ хэсгээс мэдрэгддэг. Харин энэ үед хийд дотор лам нар найдангийн гмийг шүүж байх ба Ловон багшийн үннийг задлахад бүгд л найданг чөтгөрд эзэмдүүлсэн хэмээн хэлсэн үгийг нь ч тоохгүй зодож анчиж эхлэхэд найдан Бурхны нэрийг барьсан энэ лам нар огтхон ч цэвэр ариун хүмүүс биш юм байна гэдгийг ойлгоод зодуулж өгөхөөс өмнө энэ газраас зугтдаг. Ингээд манай найдан маань эрх чөлөөтэй болж өөрийнхөө өмсгөлийг овоон дүргэж байгаагаар энэ кино маань дуустдаг. Энэ киногаар найруулагч маань Монгол орон шарын шашны иргэшээлд ямар хэцүү цаг үеийг туулж гарсныг харуулахыг зорьсон юм. Бас энэ кинонд Эчин хорлоогой, Цагааны цэгмэд, Гом сүрэн, Ринцэн норов гээд Монгол киноны одуу тоглоснороо онцлог болсон юм. Нэг сонирхолтой баримт дэлгэхэд энэ киноны маань ээж охин хоёрын дүр тоглосон жүжигчин маань цусан төрөл гэдгээ бүр кино хийгдсэний дараа мэдсэн гэдэг. Ингээд бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.